Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зарим барилга нь ашиглалтанд орохгүйгээр олон жилийн нүүр үзэж он оны төсвөөс их хэмжээний мөнгө завшиг арга хэрэгсэл болсон талаар ерөнхий сайд 2014 оны төсвийн хэлцэгээр онцолж тус барилгуудыг нэрлэлээ. Эдгээр барилгуудын санхүүжилтийг төсөвт тусахгүй царцаах замаар зогсоож авилгацсан барилга гэсэн нэрэн доор аудитын шалгалт хийх ажлыг эхлүүлээд байгаамаа. Энэ сэдвийн эргэн тойронд хэвлэлүүд мэдээлэл бэлтгэх явцдаа зарим нэг барилгыг жишээнд татаж байгаагийн нэг нь Балхан хамгаалахын 300 айлын орон сууц буюу энэ барилгамаа. Гэвч энэ арилгын төсвийн хөрөнгө оруулалтаас он дамжин санхүүжилт авсан буюу авилгацсан барилга биш гэдгийг салбарын албаны их сурвалжууд хэлж байна. Балхан хамгаалахын яам зэвсэгт хүчний жанжин стаб хамтран боловсруулсан зэвсэгт хүчин 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 300 албан агчийн барилгыг барих шийдвэр 2011 онд гарч мөн оны төсөв санхүүжилтийг нь тусгахдаа зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 7.6 тэрбумыг гаргахаар болж үлдсэн 2.4 тэрбум төгрөгийг төсвийн тодтолоор шийдвэрлсэн байдаг. Санхүүжилт нь энэхүү 2011 онд шийдэгдэх өнөөдрийн байдлаар барилгын ажил нь 80% гүйцэтгэлтэй байгаамаа. Өөрөөр хэлбэл олон жил он дамжин баригдахгүй удаж улсын төсөөс удаадараа санхүүжилт авч байгаа дуусаагүй барилгуудаас огт өөр нөхцөлтэй гэдгийг онцлох нь зүйтэй байгаамаа. Захиалагч нь Балхан хамгаалах яамнаас гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээр барилгын ажлыг 2012 онд багтаан дуусгахаар байсан ч засгийн газар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажил нь зогсоод байгаамаа. Гэсэн ч тухайн барилга дээр төсөв төртгийг анханаас нь нэмсэн төсвөө санхүүжилт шаардсан зэрэг асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч Хүммоте компани удирдлага мэдгдэж байна. Тэгэхээр уг барилгын цаана төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хэнийг итгээд мөнгө завшиж байгаа мэтээр авилгацсан барилга гэж нэрлсэн нь үүнд нийцэхгүй байгаамаа. Гүйцэтгэгч компанийг шалгаруулах тендерийг Балхан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хуулийн дагуу шалгаруулж сангийн амд хүргүүлсэн байдаг. Улмаар сангийн ам тендерийн үнийг зөвшөөрсний үндсэн дээр гүйцэтгэгч тал Хүммоте хувьцаат компанитай Балхан хамгаалах яам захиалагч яваар гэрээ байгуулсан байна. Түүнээс хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлэгдэж байгаа шиг Балхан хамгаалахын сайд асан болд тендерийн дүр нөлөөлсөн гэх үндэслэгүй юм байна. Тус 300 айлын барилга нь 16600 м квадрат талбай бүхий бүрэн цотгомол хийцтэй. Гэрээний үнийн дүүн нь 9.9 тэрбум төгрөг бөгөөд 1 м квадрат талбай нь 600 мянган төгрөгөөр баригдаж байгаа нь зах зээлд хаач байхгүй хямд үн юм байна. Энэ Балхан хамгаалах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн албан агчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй урд өмнө хэрэгжиж байгаагүй бодлогын алхам гэж салбарынх нь үзэж байна. Өнөөдрийн байдлаар тус барилгын ажил 80% гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд ийхүү барилга гацчихад байгаа гол шалтгаан нь гүйцэтгэгч талаас биш улс төржилтөөр шалтгаалж байгаа юм байна. Тэр дундаа захиалагч тал буюу Балхан хамгаалахын яам гэрээгээр тохирсон барилгын гадна талын инженер шугам дэд үтцийг хангах үүргээ өнөөдрийн хүртэл биелүүлээгүй байгаагаас ийхүү Балхан хамгаалахын 300 айлын орон сууцны барилгын ажил зогсоод байна.